Яг сэтгэл зүйч болон энэ лайф коуч гэдэг байгаа энэ хоёр зүйлийн гол ялгаа нь яг юу юм бэ? Яг энэ дээр ингэж хүмүүс маш их андуурдаг. За бид нар бол сургуульд сурахдаа би ч өөр Австралийн сэтгэл зүйчээр одоо коучор төгссөн байхгүй. Тэгээ энэ дээр бол сэтгэл зүйн хичээл бол бидний суурь хичээл. Яагаад гэвэл бид нар хүнтэй харьцдаг, хүний дотоод өнгийг хөглөх гэж байгаа учраас бид нар яахааргүй тэр суурь сэтгэл зүйн хичээлүүдийг үзнэ. Гэхдээ сэтгэл зүй гэдэг зүйл яадгийн сэтгэл зүйчдийн биднээс ялгаатай зүйл нь илүү өнгөрсөн цаг дээр ажилладаг. За та яагаа шархалчваа? Таны яг тэр үед ямар шарх авсан? Та яг яасан ингээд илүү ярилцуулж өнгөрснийг ангаах процессыг маш их хийдэг. Бид нар болохоор өнгөрсөн рүү нэг хальт ороод болж игэл амьдрал ийм гоё шүү. Таны хүсэл мөрөөдөл энэ мөн үү? Хоёулаа хамтраад ийшээ явъя. Та ингээд хөгжчихөөч. Таны дотор ийм гоё өнгө биш шүү. Таны дотор ийм гоё чадвар биш шүү. Тийм үү? Энийг тэрийг хүн мэдэхгүй учраас бид нар тэрийг гаргаж өгөхөнд тусалдаг гэсэн. Зөвлөгөө өгөхөөсөө илүүтэй гоё чиглүүлж өгөөд, тийм үү? Зөндөө олон арга техникүүд байгаа. Тэрүүгээр одоо хүн болгонд нэг юм хэлэхгүй шүү дээ. Нэг аргаар үзэхгүй. Хүн болгонд өөр арга хэрэглээд за тэгээд окей, та энэ аргаар нэг үзвэл ийм гоё юм байна. Өөрийнх нь харж чадаагүй гоё юм хүртэл бид нар гаргаж өгд тусалдаг. Тэгэхээр аль болох ирээдүр рүү явдаг гэсэн. Мэдээж бит хоёр бол дундаа уулзна. Сэтгэл зүй, коуч хоёр дундаа уулзна. Гэхдээ бид нар бол илүү одоо нэгд энэ өнгөрсөн асуудал тийм үү? Энийг баг зэрэг хөндөж өгөөд багахан ангаалтыг хийгээл тэгэл хоёлаа тэгвэл ирээдүйд ямар хүн болох вэ? Эндээс хоёлаа туршлага аваад ирээдүйд хэн болж болох вэ? Энэ танд тохиолдсон энэ таны сэтгэлийн шархаас бид нар юу авч болох вэ гэдгийг гоёын түүж хараад тархийг эргүүлэх гэж үзэж штэ. Авцсан кодыг шархнаас нь гоё юм олж харах гэдэг. Тэрийг тэр хүнд ойлгуулад өгчхөр хүн урагшаа зүтгэдэг гэсэн. Ингээ хөгжиж эхэлдэг гэсэн.